Дараагийн мэдээ танилцуулъя. Amazon компанийн хувьд хиймэл оюун ухаантай холбоотой дид бүтцэд 50 сая $50 хөрөнгө оруулалтыг хийхээр болсон байна. За эдгээр дид бүтцийг гол төлөв Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын агентлагууд ашиглаж байгаа. За Amazon компанийн хувьд үүлэн технологи ашигладаг Америкийн засгийн газрын үйлчлүүлэгчдэд зориулан хиймэл оюун ухаан болон өндөр хүчин чадалтай тооцоолон бодох чадварыг хангах зорилгоор ийхүү хөрөнгө оруулалтыг хийхээр болсон байна. За энэ төсөл нь 2026 онд хэрэгжиж эхэлнэ. Америкийн холбооны засгийн газрын агентлагуудад зориулан бүтээсэн шинэ дата төвүүдийг байгуулах замаар бараг 1.3 гигабайтын хүчин чадлуудыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тус компани блогт мэдгдсэн. За хөрөнгө оруулалтын хүрээнд Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын агентлагууд Amazon Web Service-ийн хиймэл оюун ухааны хэрэгслүүд, Anthropic Cloud загварууд, Nvidia-гийн чип мөн Amazon-ы захиалгад Trainium хиймэл ухааны чипүүдэд хандах боломжтой болж байгаа юм байна. Anthropic болон Meta-гийн Америкийн нэгдсэн улсад хиймэл оюун ухааны дата төвүүдийг өргөжүүлэх талаар ижил тустай мэдээллүүдийг гаргасан. За үүний дараа энэхүү Amazon компани бас хөрөнгө оруулалтад зарласан байна. За Oracle болон OpenAI, SoftBank-ууд 1-р сард Stargate нэртэй хамтарсан томоохон хэмжээний төслийг бас хэрэгжүүлэхэд зарласан. Энэ төслийн хүрээнд Америкийн нэгдсэн улсад 4 жилийн хугацаанд хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхэд $500 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр тохиролцоод байгаа. Amazon Web Service компанийн хувьд энэхүү төсөл нь Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газруудад хиймэл оюун ухааны шийдлүүдийг боловсруулах, өгөгдөл дата санг оновчтой болгох, за мөн ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж мэдэгдэл дурдсан. Amazon Web Service нь нийтдээ 11,000 гаруй засгийн газрын агентлагт үйлчилдэг гэдгийг Amazon даваа гарагт мэдгдсэн. Энэ хөрөнгө оруулалтын засгийн газрын хоошин татаж байсан технологийн саад бэрхшээлийг арилгах, Америкийн хиймэл оюун ухааны эрен зүүнд тэргүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа гэдгийг гүйцэтгэх захирал Get Garmin мэдэгдэлтэд дурдсан. Технологийн компаниуд хиймэл оюун ухааны үйлчилгээг эрчимжүүлэх, хангалттай хүчин чадлуудыг бий болгох зорилгоор олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Amazon гэхэд 10 дугаар сард энэ жилийн хөрөнгө оруулалтын зардлаа урьдчилан тооцоогоор нэмэгдүүлж 2025 оны өмнөх $118 тэрбум тооцоолоос $125 нэмэгдүүлж зарцуулна гэдгээ бас зарлаад байгаа. За өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар ихээхэн өрсөлдөөн орох болсон. За энэ салбарын өрсөлдөөн нь бол цаашдаа дэлхийн улс төр геополитикийн нөхцөл байдлыг бас тодорхойлох өрсөлдөөнийг чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл болж байна. За ирээдүйд ажлын байр, за бусад технологийн салбаруудад бол яахын аргагүй хиймэл оюун ухаан чухал үүргийг гүйцэтгэн. За үүнийг гол хэрэгжүүлэх зүйл нь бол дата төвүүд, өгөгдлийн төвүүдийг байгуулах ийм боломж бол байгаа. За Монгол улсын хувьд бол бас энэхүү дата төвүүдийг байгуулах чиглэлээр ажиллах боломжтой гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. За манай улсын хувьд бол өргөн удам газар нутагтай учраас энэхүү газар нутгаа ашиглан зөвхөн Монголын хэмжээний дата төвүүдийг байгуулахаас гадна бүс нутаг, за тэр дундаа Төв Азийн бүс нутагт өөрийн энэ дата төв өгөгдлүүдийн боломжийг бол экспортлох ийм боломж бол бас харагдаж байгаа. За мөн хиймэл оюун ухааны салбарт 3 дахь хөрш болон бусад энэ чиглэлд тэргүүлж байгаа орнуудтай хамтран ажиллах боломж бол харагдаж байгаа. За салбаруудын зүгээс ч гэсэн томоохон хөрөнгө оруулалтыг бол зарлж байгаа. За эдгээр хөрөнгө оруулалтыг Монгол улсад бас татах боломж харагдаж байгаамаа.